нэгдсэн өвлийн ерөнхийлөгч ноён жаргалсан хэнийг өгч байна. Эрхэм мөндөд Тэнгэрийн удаашнараа, эрхэм мөндөд дотны анднараа бид хамтран зүтгээд 7 жилийн ардаа орчлоо. Монголын бөөгийн нэгдсэн үйл өөрийнхөө бодлогыг ойрын бодлого хэдийн бодлогыг нарийн төлөвлөж явдаг. Бүгд найрамд гарсан Солонгос ард улсад байдаг Монгол албаны бууганд очиж зан үйл тахилга хийсэн. Энэ бүхэн бол Монгол буу бас дэлхийн давтан ерөнхийдөө одоо хүмүүс анзаарахгүй боловч Монгол буу дэлхийн давтанд бас чухал үүрэг гүйцэтгэснийг энийг харуулж чадна. Энэ бол бас биднээсийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм аа. Нэг Америкийн нэгдсэн улс Арсан Солонгос хоёр хооронд ямар хурцлтмал харилцаа байна. Тэр хурцлсан тэр хоёр орны төлөөлөгчтэй гэж харилцан уулзаж учирч энэ хооронд бас монголчууд өөрсдийн бие чадал хүч тэнхээгээ харуулж чадж байгаа нь бидний гадаад бодлогын зайлшгүй нэг ялалтын үр дүн юм аа. Дараа нь бид Америкийн нэгдсэн улсын элчин сайдыг Монгол бөөгийн өргөнд уран зарж чадсан. Энэ бол тохиолдлын биш гэдгийг ирж байгаа Америкийн нэгдсэн улсын Монгол сууж байгаа төлөөлөгч ямагт эхнийхэн одоо ажлуудынхаа нэгийг Монгол бөөгийн өргөнд зөрчилдөг болсон явдал бол манай гадаад бодлого дээр бас бид томоохон амжилт гаргасны үр дүн биш тэмдэглэж шийдэж болох юм аа. Ингээ энэ хоёр дүнг нийлүүлээд үзэх юм бол бид ертөнцийн хамгийн их хурцтмал хоёр улс хоорондоо өнөөдөр ямар төвшинж яаж одоо хоорондоо зөрчилтэй яаж гадаад бодлогоор тэмцэлдэж асуудлаа шийдэх гэж ядж байгаа монголчууд биднээс доовор нь аль хэдийн очоод энэ хаахан очоод биднээс хоорондоос энэ хоёр одоо том гүрэнтэй харилцаж энэ үйл ажиллагаа явуулж чадсан гадаад бодлого дээр Монгол бөө амжилтанд хүрсний томхон амжилт юм аа. Энэ бол манай Монгол бөөгийн та бүхний хамтын бүтээлийн үр дүн мөн. Бид албан ёсоор Монгол байгаа бүх шашны байгууллагатай хамтран ажиллаж бүх шашны байгууллагын удирдлагууд нэгдсэн зөвлөгөөнийг тогтмол хийж явж байгаа. Энэ бол бас биднээсийн гадаад бодлогон дээр хүрсэн хоёр дахь том амжилт зүй ёсоор тэмдэглэхийг хүсэж байна. За гурав дахь нь бид цэвэр бөөгийн төлөв. Энэ жил бид анх удаага Туваад очиж Туваагийнхаа бөөнөртэйгээ хамтран бөөж бид Онгод Сахиус Лус авдгаан тэнд бас харилцсан яаж зааж өөрж бөөдгийг бас харилцсан бид ойлгосон эхний алхам байлаа. Энэ алхам бол биднээс бас их зүйлийг ойлголоо. Түүний дараа нь бид Оросын холбооны улсын байгаль нуурын олгоонд Бурятийн 300 орчим бөө оролцсон томоохон нэгдсэн тахилганд хамтран оролцож тэр үйл ажиллагааг бас сонирхлоо. Оросын холбооны улсын Бурятид Улаан үдэд анхудаа бөөгийн сүм байгуулагдсан. Энэ бол Оросын засгийн газрын одоо тусдаагаар байгуулагдсан юм сүмийг энд бас манай төлөөлөгчид бүрдгөөнөөр очиж хүндэтгэл үзүүлж нээлттэй ажиллагаанд оролцсон. Тэгээд одоо газрын бөөнөр нэгдэж бид хамтран их дэлхийгээ хамгаалах ёстой гэсэн энэ одоо бас үсэл санаа тэнд явагдаж хамтарсан одоо нэгдсэн тахилгууд болсон гэдгийг бас та бүхэн ойлгож байгаа баха. Энэ бол бас гадаад одоо салбартаар хийгдсэн манай энэ жилийн үйл ажиллагааны илэрхийлэл юм аа. За үүнээс гадна бид дотооддоо бол бас тийм хүндрэлтэй жил байсан. Ягаад тэгэхээр Монгол улсад тэнгэр шүтлэг тэнгэр үзэлтний байгууллагууд байгуулагдсан. Энэ бол нөгөө талдаа бөөдөө чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Ягаад гэхээр тэнгэр үзэлтнүүд тэр дотроосоо бөө мөргөл хоёр бол ямар нэг хэмжээгээр ерөнхий ойлголтоор нэг шигт явж байгаа боловч бөө мөргөл гэдэг бол энэ дотроо маш нарийн бас бие даасан салбар юм аа. Тэр үднээс авч үзвэл энэ одоо тэнгэр үзэлт, дэлхийн тэнгэр үзэлтнүүд Монгол улсын тэнгэр үзэлтнүүдийн байгууллагууд байгуулагдаж тэнд одоо тэнгэрээ шүтдэг улс төр нийгмийн зүтгэлтнүүд бий болсон асуудал бас энэ манай бөөгийн хөгжил том ахиц боллоо гэж үзчихэ. Улс төр бөөнөр нэгдсэн том өчтэй байна гэдэг бол биднийг хүлээж зөвшөөрөх том алхам юм аа.
За энэ ахмадуу бид бас баагаар өгч явна. Гэхдээ энэ хамгийн том саад болж байгаа бол үйл явдал бол манай байгууллага дотроос одоо хэрэгтэй хэрэггүй бол жижигхэн байгууллагаас хадж байгаа асуудал. Энэ одоо харамсалтай юм. Мэдээж гэсэн бид цаашаа явна. Хүрсэн зорилгодоо хүрнэ гэж дэвшүүлсэн зорилгодоо хүрнэ гэж бодож байна. За иймхүү одоо өнгөрсөн жилийн хувьд бол манайх гадаад бодлого, дотоод бодлого, нэгдсэн дог тахилгынхаа хувьд өмнө тавьсан зорилготой амжилттай биелүүлсэн. Энэ амжилттай биелүүлэхэд та бүхний, хүн бүхний, манай улааш бүхний одоо хүч зориг, оролцоо, итгэх зүтгэл энэ бүхний шингэсний үр дүнд бид бас ийм амжилтанд хүрсэн юм аа. Тийм учраас улааш нартай та бүхэндээ энэ сайхан 2019 онд гаргасан амжилт чинь та бүхэнд Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн бөөгийн зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт хүсье, баяр хүргье. Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотоос яг энэ үеийн цэнгүүнд зориулаад нэгэн хоёр эрхэмд илгээмж буюу ил захидал ирсэн байна. За энэ жилийн шагналын хурыг одоо хагдаж эхний шагналуудыг олох хичээл урилгаар ирж байгаа манай гадаадын салбараас ирсэн хүмүүсээ урьж манай Монголын нэрлэлийн хамт олон улаачид та бүхэд шинэ жилийн баярын мэд хүргье. Монголын удган цанаар хадагтай цэц сүртэй шагналсан байна. За одоо ингээд Монгол бөөгийн зарим ноён ямд орж Монгол бөөгийн эргүүн зарим цалаар За энэ намаг гэхээр ингэж байгаа шүү. Монгол туурхны гэж явж байгаа шүү. Манай хамтгаар Монгол улсын иргэн гэж орж иж байгаа. А манай энэ бүрээдүүд манай өөр Монголынхаа хүмүүсийг энэ дээр Монгол туурхны гэж ингэж авсан суурж байгаа шүү. За. Монгол бөөгийн тэргүүн удган цалаар Монгол улсын иргэн авирмид овогтой оюун туулна. Монгол бөөгийн тэргүүн Бахама цагдаа.
амжилттай оролцож эргүү баримтын сан баяр хүргэж өргөмжлөлөө медаль бүх бүхий зүйлээр шагнаж гар бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож яасан бэ? Түрүүнээс хойш хүмүүстийг шагнадаг үзсэн. Ажгаас Хүмүүсийг адилхан. Тэнгэрийн дахилгыг толгойч бөөлж Монгол бөөгийн хүмүүсийг адилхан Монгол бөөгийн хэрэгүүн дээр дотор цаалуулсан. Энэ After şampiyonluğu. Сэргэмэд овогтой Чулуунбаатар. Шилдэг. доктор дараачийн эзэн байгаа шүү. За баяр. 2019 оны шилдэг шилдэг цамыг